сэтгэл зүйн бэлтгэж мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх Зэвсэг хүчний 2026 оны аврах шалгаруулах марш тусгай бэлтгэлтийн зохицолбор тэмцээний нээлт энэ сарын 25-ны өдөр болсон. Нээлтийн ёслолд Улсын их хурлын засгийн газрын гишүүн Батлан сайд Батлууд зэвсэг хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Ган Бямб, Батлан яамны төрийн нарийн бичгийн дарга хушууч генерал Ган Уийг тэргүүтээ Батлан яам зэвсэг хүчний жанжин штаб, төрийн зэргийн командлал удирдах газрын бүрэлдэхүүн, зэвсэг хүчний нэгтгэл ангийн захирагч тэмцээнд оролцож байгаа тамирчин дайчид болон тэдний гэр бүлийн төлөөлөл оролцжээ. Цэргийн хөдөлмөрийн үр дүн, цэрэг хүний шилдэг чанаруудыг харуулдаг марш тусгай бэлтгэлийн зохицолбор тэмцээн аль багчдын бэлэн байдал бэлтгэгчлэлтийн түвшнийг тодорхойлох, шалгалтын дээд хэлбэрийн нэг томоохон бодит сорил болдгийг тэмдэглэж, цэргийн сургалт бэлтгэл аль багчдын мэрэгжлийн ур чадвар, бие бэлтар, сэтгэл зүйн бэлтгэлийн түвшнийг зөв тогтоож, цаашдын зорилтоо хангах арга замыг оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтой. Цэргийн олимпиад оролцохоор эх орныхон дөрвөн зүгээс цугулсан зэвсэг хүчний 38 нэгтгэл ангийн 2000 гаруй цэргийн алба хаагчид цэргийн дуужгийн эрдмийн чуулган уран бүтээлчд урлагийн тоглолтоор бэлгэрж орчин цагийн зэвсэг хүчний 105 жилийн ом хүрээнд зохион байгуулагдсан хип-хоп дууны уралдаанд тэргүүлсэн хугацаат цэргийн алба хаагчид ая дуугаан өргөжээ. Цэргийн мэрэгжлийн аврах шалгаруулах тэмцээн нь байнгын бүрэлдэхүүн салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг, хугацаат цэргийн алба хаагчдын салаа, цэргийн мэрэгжлийн аврах шалгаруулах тэмцээн, шилдэг офицер эрэгтэй эмэгтэй төрлөөр, шилдэг ахлагч мөн эрэгтэй эмэгтэй төрлөөр тус тус явагдаж байна. Эх орныхон дөрвөн зүгээс цугулсан цэргийн алба хаагчид хурд хүч дэвсгэрх дуучлан сорин өрсөлдөж байгаа тус тэмцээн энэ сарын 30-ны өдөр өндөрлөж аврагуудаа тодруулна. Салаалга наашилж ийш.